Энэ бол Blues. Эё би хип-хоп хөгжим сонсох дуртай. Миний дуртай хөгжим бол pop. Энэ бол rock. Энэ бүхэн rock архив. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо, урлаг соёлын редакцаас эрхлэн бэлтгэдэг тэнхлэх хөтөлбөрийг та бүхэн сонсож байна. За бид яг энэ өмчөд рок архив хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдоо хүргэдэг. За манай нэвтрүүлгийн маань зочин хөтлөгч хөгжмийн зохиолч урлагийн гавь цэцгэлтэн Балчин Жавын долгио маань студид хүрэлцэн ирсэн байгаа. Танд шинэ оны мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. За тэгэхээр бид өмнөх дугааруудаар Британий бит урсгалын талаар бол одоо цоврал нэвтрүүлэг болгон хүргэсэн. За энэ урсгал бол ямар хамтлаг дуучид энэ урсгалаар гарч ирсэн. За мөн хэрхэн одоо улс орнуудад тухайн үеийн залуучуудад нөлөөлж байсан талаар бол манай зочин хөтлөгч бол маш тодорхой тайлбарлан хүргэсэн байгаа. За мөн тэр бүрчлэн одоо бас Британий домогт хамтлаг болох Beatles хамтлаг. За мөн одоо Rolling Stones хамтлаг тийм ээ. Энэ хамтлагуудын уран бүтээлээр манай сонсогчид тэдний дуурьсэл химнэлээр бол одоо энэ урсгал чиглэл маань ямар онцлогтой юм бэ гэдгийг бас олж мэдэж авсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид ямар урсгалын талаар сонсогчдод хүргэх вэ? Rock архив. Дэлхийн рок поп урлагийн хөгжил ямар жамаар явсан юм бэ? Түүхэн ямар үе шаталтай байд юм бэ гэдгийг тэр аргачлал буюу одоо хөгжим судлаачдын бий болгосон тийм он дараалын түүх тэр утгаар нь явуулж байгаа гэдгийг бас энэ дашрамд хэлмээр санагдлаа. Монголын одоо радио сонсогч үзэгч олонд. Тэгээд энэ утгаараа бол одоо бид нөгөө хэв маяг урсгалуудын тухай хөгжил дэвшлийн тухай ярьж байгаа учраас одоо 60-аад он руугаа ороод ирсэн. Одоо 60-аад он гэдэг бол төрөвчийн нэвтрүүлгээр бид Британий цөмөрлөлт, Британий давталгооч гэж ярьдаг. Энэ чинь нэг аливаа хүн төрөлхтний хөгжмийн урлагийн түүхийг төрсэн газраас нь олбаалж ярьдаг. Америкийн одоо хөгжмийн урлагийн хөгжил дэвшил энэ бүхэнд Британийн хүчин зүйл ямар чухал байсан бэ гэдгийг нэг ясны ярьж байгаа. Ер нь энэ хөгжмийн урсгал түүхийг бол ерөнхийдөө Америк, Английн хөгжим гэдэг утгаар л ойлгодог ийм ёстой байдаг. Мэдээж хэрэг дэлхийн улс орнуудын одоо хөгжмийн урлагийн түүхэнд бол өөрийн гэсэн онцлогтой хөгжил дэвшил байсан ойлгомжтой. Монголд ч гэсэн одоо энэ хөгжмийн орчин цагийн хөгжмийн урлаг бол бас хөгжлийн тухайн шатлбар одоо тэр дэлхийн хөгжмийн түүх хөгжил яаж явсан яг тэрний дагуу явсан байдгийг нэгэнт нотолсон байдаг. Тийм учраас бид бас Монголынхаа хөгжмийн түүхийн талаар бас хөндөж ярих нь зэрэгцээ хөндөж ярих нь зөв болов уу гэж би бас бодож байна. Тэгээ би энийг яагаад хэлж байгаа юм шинэ он гараад одоо шинэ нэвтрүүлгүүд эхэлж байгаа учраас энийг бас урьдчилаад тайлбарлачих гэж бодсон юм аа. За тэгээд 60-аад онд Британий давталгаа Британий цөмөрлөлт бол Америкт нөлөөсөн хэвээрээ байсан. Америк бол цочирдсан гэж хэлж болно. Яг гэвэл Британий давталгаа гэдэг нь хамгийн төгсөлд нь болсон Beatles, Rolling Stones-ийн одоо тийм аархал гэж ярил л да тэр үед. Тэгээд энэ бол яа харахгүй Америкийн шоу бизнесийн одоо Америкийн орчин цагийн хөгжмийн зүтгэлтнүүд бүгд алмаарч шоконд орсон гэж хэлж болно. Тэгээ энэ цохилт цөмөрлөлтийн нөлөөнд нэлээд олон жил бас байсан гэдэг нь нотлогддог. Тэгээд бүр ийм сонин баримт түүх одоо баримт байдаг. Жишээлбэл Beatles-ийн эсрэг яаж одоо Америкт ийм сөрөг юу явуулах вэ? Одоо сөрөг тийм хүчтэй хариу барих вэ гэдэг. Тэгээд тийм юуны продюсерууд нээлж яваад одоо конкурс зарласан байдаг. Beatles-ийг цохих тийм хамтлаг гаргах
Тэгээ 400-га залуучууд тэр чин шавтрагуудад нь үлдээд тэндээс бас нэг 5-ыг үлдээгээд ингээд Monkeys гэж хамтлаг гарсан гэж би бас дуржсан санагдаж байна. Тэгээ Monkeys өөрөө ерөнхийдөө дэлхийн рок хөгжмийн түүхэнд бол бас тодорхой тийм нэртэй хамтлаг болсон. Одоо ямар заримдаа ингээд казино энэ төр одоо тийм цэнгэний зугаа цэнгэний тоглоомын газар мазар энэ төр харахад Monkeys-ийн дүр төрхөөр хийцэн тоглоом байх жишээтэй. Одоо манай Асшор Давгагийн жетон байдагтай нэг адил. Тиймэрхүү бүр тийм брэнд одоо бэлэгдэл болцсон ийм хамтлаг байдаг. За яг би тэгээд энэ Америкийн нөгөө Британий давталгооны эсрэг хийж байсан энэ түүхэн тийм үйл явдлуудыг ярьж явах одоо тийм тайлбар болгож Monkeys-ийн нэг дуу хэдүүлээ сонсоё гэж бодлоо. Oh, I could hide neath the wings of the bluebird as she sings. The 6 o'clock alarm would never ring, but it rings and I rise, wipe the sleep out of my eyes. My shaven razor's cold and it stings. Cheer up, sleepy Jean. Oh, what can it mean to a daydream believer and a homecoming queen? You once thought of me as a white knight on his steed. Now you know how happy I can be. Oh, and our good time starts and ends without dollar one to spend. But how much, baby, do we really need? Cheer up, sleepy Jean. Oh, what can it mean to a daydream believer and a homecoming queen? Cheer up, sleepy Jean. Oh, what can it mean to a daydream believer and a homecoming queen? Cheer up, sleepy Jean. Oh, what can it mean to a daydream believer and a homecoming queen? Cheer up, sleepy Jean. Oh, what can it mean to a daydream believer and a homecoming queen? Баруун иргэд бол Калифорнийн одоо Калифорнид бий болсон нэг том хамт Beach Boys одоо 70% залуучууд гэж 70% банд нар шиг тийм үү. Тэр үед нэг серфинг гэдэг энэ далаагаар нэг далаан цаана гэл байдаг шүү дээ. Тэргээр одоо гулах сэлэх гэдэг юм уу да. Тэгээ серфинг рок гэдэг эндээс тийм нэртэй тийм хэв маяг хүртэл гарч ирсэн байдаг. Тэгээд энэ Beach Boys бол ерөнхийдөө хамгийн том хариу гэж үздэг одоо Beatles-ийн эсрэг тавьсан тэр үед Америкийн хөгжмийн одоо тийм хариу цохилт болсон гэж үздэг. Beach Boys-ийн одоо хүртэл хөгшүүд болцсон тоглож явах жишээтэй. Би сая 7 сард Лас Вегаст тэдний тоглолтыг үзэх юм зашаа тагасан надад. Өвөнөр гэхэд бол ерөөсөө нэг хайхтар одоо юуны хувьд бол хоолой гармоны хувьд бол яг хэвээр Beach Boys бол их тийм хайхтар гоё хоолойны одоо дуулалтын гармон их сайтай ийм хамтлаг байдаг. Wilson гэдэг
гол фронтмен гэж ярьдаг. Манай сонсогч олон тайлбарлахад хамтлагт фронтмен бол бэк вокал гэдэг байдаг шүү дээ. Одоо жишээлбэл фронтмен гэдэг нь тэргүй игнэний одоо нэг ёсны гоцлоочд монголоор бол тийм ээ. Одоо Джон Ленн, Пол Маккартни гэдэг шиг эсвэл Кейт Ричард хэн хоёр шиг одоо урт талдаа байдаг гэдэг шиг Уилсон бол тийм фронтмен яхахгүй мөн. This is the way I always dreamed it would be. The way that it is, oh, when you are holding me. I never had a love of my own. Maybe that's why when we're all alone, I can hear music. I can hear music. The sound of the city, baby, seems to disappear. Oh, and I can hear music, sweet, sweet music. Whenever you touch me, baby, whenever you're near, loving you, it keeps me satisfied. And I can't explain, no, the way I'm feeling inside. You look at me, we kiss and then I close my eyes and here it comes again. I can hear music, I can hear music. The sound of the city, baby, seems to disappear. Oh, and I can hear music, sweet, sweet music. Whenever you touch me, baby, whenever you're near. I hear the music hold me tight, yeah. I hear the music hold me tight now, baby. I hear the music hold me tight. I hear the music, I hear the music, baby. I can hear music, I can hear music. The sound of the city, baby, seems to disappear. Oh, and I can hear. Beach Boys-оос төрсэн бас нэг хамтлаг нь охтууд нь байдаг чинь Wilson Phillips гэдэг нэг юм бандгардуу гурван хүүхэн энэ төр нэг хэсэг их мандсан да. I know this pain. Why do you lock yourself up in these chains? No one can change your life except for you. Don't ever let anyone step all over you. Just open your heart and your mind. Is it really fair to feel this way inside? Oh, someday somebody's gonna make you wanna turn around and say goodbye. Until then, baby, are you gonna let him hold you down and make you cry? Don't you know, things will change, things will go your way if you hold on for one more day. Can you hold on for one more day? Things will go your way. Hold on for one more day. You could sustain
things will go your way if you hold on for one more day. If you hold on for one more day, things will go your way. Hold on for one more day. I know that there is pain, but you hold on for one more day and you break free from the chains. Yeah, I know that there is pain, but you hold on for one more day and you break free, break from the chains. Someday somebody's gonna make you wanna turn around and say goodbye. Until then, baby, are you gonna let him hold you down and make you cry? Don't you know, things will change, things will go your way if you hold on for one more day, yeah. Hold on. Don't you know, things will change, things will go your way if you hold on for one more day. Can you hold on? Can you hold on? Хөгжим бол миний амьдрал. За ингээд 60-аад оны дунд үед хар арьснууд, цагаан арьснуудын хооронд одоо өрсөлдөөн мөнхийн байдагч одоо ч байгаа гэж хэлэхэд болно. Тэгээ харууд нь цагаан арьснуудыг одоо бидний урлагаас сулгаасан та нар гэж үздэг юм яриа одоо их байдаг болсон. Яг тэгвэл бас тэр нь бас үнний хувьтай. Яг тэгвэл төрүүчийн нэвтрүүлгүүдээр бид нэр ярьж ирсэн ямар хөгжмийн одоо хэмнэл, зөнхөлж ингэж бий болсон Африк, Америкийн хөгжмийн одоо түүх энтрийг хараад үзэхэд бол ерөнхийдөө харуудын үүрэг бас их чухал. Тэгэхдээ 60-аад оны дундуур бол ийм Америкийн цагаан арьснуудын уламжилт энэ хөгжмийн одоо тийм заншилд төвшгөлж бий болсон шинэ урсгалууд одоо гарч ирсэн 60-аад оны дунд үед харьяалагддаг. Жишээ нь country rock гэл. Country rock гэдэг нь одоо хөдөөний рок нэг ясны. Өөрөөр хэлбэл нэг давхар Америкийн Америкчуудын сонсдог хөгжимч гэж хэлдэг. Бас нэг давхар Америк гэдэг нь юу гэсэн үг гэхээр нөгөө нэг хөдөө хээр тал чинь өндөр тэгээ тэнгэр багандсан байшин байхгүй шүү дээ. Тэгээ нэг давхар Америкийн хөгжим гэж одоо тийм country хөгжим. Манайхаар бол одоо нийт зохиолын дууч юм да. Ерөнхийдөө ингээд яг зөөрлөд нийтийн дууных нь тий. Яг бол эднэрийн амьдрал ахуй нь бас өөр. Одоо ковбойчуд гэж ярьдаг өхөрчингүүд ш байд юм уу тийм ээ. За тэгэл элдв янзын Америкийн одоо хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн сонсдог хөгжмийн үндэс суурь тавигдсан юм country rock гэж одоо манай монголчуудын орчин үеийн залуучуудын хамгийн одоо төгөөмөл алдартай хамтлаг бол энэ төлөөллийн Eagles гэж байна. Тэгэхдээ Eagles-с өмнө Creedence Clearwater Revival гэдэг CCR гэж одоо ярьдаг. Тэр нь хэцүү нэртэй, тэр чинь юу гэдвүлээ нэг цэнгэг цэвэр усны ямар итгэлийн юу гэдэг нэг монголоор орчуулахад их хэцүү. Тийм одоо нэртэй Creedence CCR гэдэг одоо хүртэл бас тоглож байдаг. Тэрний фронтмен John Fogerty гэдэг дэлхийн рок хөгжмийн одоо бас загалмаас хэсгүүд энэ яг л country rock хөгжмийн яг өвөг нь болох хүмүүсийн нэг нь бол яхаарахгүй энэ CCR хамтлаг байдаг. It's
Тэгээд энэ CCR хамтлагийн дуунууд мэдээж хэрэг одоо нэг рок хөгжмийн элементүүд төрөвчийн нэвтрүүлэгд ярьж ирсэн энэ бүх элементүүдийг хадгалж тоглосон ийм нэг дандаа шилжилтийн үеийн хөгжим байдаг учраас эдний ийм хөгжмийн одоо дууралтын төр нь бол ерөнхийдөө тийм нийлмэл хөгжмийн урсгалуудын нийлмэл ингээд ерөнхийдөө тийм хэл зааг нь болсон ийм түүхэд шаталсан одоо хөгжим судлалд бол нэг тиймэрхүү сонсогдох бас байдал байдаг. Тэгээд нөгөө тээгэр хотын хөгжим гэж folk rock гэж одоо folk music гэдэг нь ардын хөгжим гэсэн үг тийм. Ардын хөгжмийн одоо ард түмэн хөдөө хотод ялгаагүй байдаг учраас хотын хөгжмийнх нь бас нэг арай өөр одоо онцлогтой. Тэр нь folk music, folk rock гэдэг ийм урсгал бий болсон. Өөрөөр хэлбэл тэнд нөгөө нэг сэдв мэдвэн бас арай өөр болоо явчихдаг. Тэгээ одоо манайх ч гэсэн Монголын хөгжмийг параллел зөвөрлөл аваад үзэхэд бол бас л тийм л байгаа шүү дээ. Жишээлбэл ахуйн одоо амьдрах ахуйн нөхцөл нь өөр болоод ихнэ. Одоо гудамж, талбай одоо юу цэцэрлэгч гэдэг юм уу. Хөдөө орон нутгийн country rock нь болохоор арай өөр. Тэгээ уул ус байгаль дэлхий болоод явчихдаг. Тэрнтэй ялгаагүй юм адил бас юм ялгаа энэ хот хөдөөгийн хөгжмийн ялгаа гэж байд юм а гэдэг би энэ дашнууд бас хэлчихмээр санагдаад байдیں۔ Яг энэ нэр томьёолын үед folk rock, country rock гэж ерөнхийдөө хаанаас бий болж үүссэн тухайл би яриад байна л да. За тэгээ folk rockтой холбогдоод жишээлбэл одоо акустик тийм маланхаар бол нэг тийм цахилгаан биш гэж ярина штэ. Гитар тэгэл амуу хуур айгуу дэлгэрж эхэлсэн. Амуу хуур одоо манай амуу хуур кино чинь бас ямар нэгэн хэлбэрээр тэр одоо ертөнцийн нөгөө төвд төрж исэн хөгжмийн зэмсэг модонд орж исэн зэмсэгтэй холбоотой юм байгаа шүү дээ. Тэгээ амуу хуурыг жишээлбэл ингээд тогтоогоод аман дээрээ тогтоогоод гитараа тоглоод дуулдаг Bob Dylan-ы одоо тийм сонгодог дүр төрхөл өнөөдөр одоо хоногчсон байдаг. Take this badge off of me, 'cause I can't use it anymore. За бид хурдаг амжилтаас бэлтгэсэн цаг үеийн мэдээллийн дараагаар It's getting dark, too dark to see. Feel like I'm knocking on heaven's door. Knocking on heaven's door. I'm knocking on heaven's door. I'm knocking on heaven's door. I'm knocking on heaven's door. Well, Mama put that gun to the ground, 'cause I can't shoot them anymore. There's a long black cloud coming on down. I feel like I'm knocking on heaven's door. I'm knocking on heaven's door. Knocking on heaven's door. I'm knocking on heaven's door. Knocking on heaven's door. Oh, I feel like I'm knocking on heaven's door. Feel like I'm knocking
За Боб Дилан бол тийм Алан Циммерман гэж жинхэнэ нэр нь тийм еврей үндэстэн шүү дээ. Тэгээд Боб Дилан бол ерөнхийдөө дууны үг гэж ямар чухал байд юм бэ гэдгийг одоо яг тэр фолк рок үеийн оргил үед тийм тодорхойлж ирсэн хүн яхахгүй мөн байгаа юм. Тийм ч учраас тэрнээс хойш олон дууны үг одоо дэлхийн хүн төрөлхтний залуучуудын ялангуяа тарих ухаанд нөлөөлсөн гэдэг утгаар нь Нобелийн шагнал хүртэж штэ өнгөрсөн жил. Тэгээд Боб Диланыг дагаад түн буман тийм одоо дуучид бий болсон. Тэрний нэг нь Америкийн дэвшилт дуучин Дэн Рид гэдэг одоо монголчууд бид сайн мэднэ. Яг гэвэл тэр үед нэг капиталист социалист лагер гэдээ хавагдсан үзэл сурталын хувьд бол хан хэрэн боссон байсан учраас Дэн Рид бол одоо манайханд бол их тийм мундаг баатар болж эхэлж штэ. Тэгээд яг тэр үед нь социалист лагерын орнуудаар явж аялж тоглодог. Тэгээд тэрэндээ бас нэг Боб Диланы Blowing in the Wind гэдэг дуу урын сандаа оруулсан байдаг. How many roads must a man walk down before he's called a man? And how many seas must a white dove sail before she sleeps in the sand? And how many times must the cannonballs fly before they're forever banned? The answer, my friend, is blowing in the wind. The answer is blowing in the wind. How many times must a man look up before he can see the sky? And how many ears must one man have before he can hear people cry? And how many deaths will it take till he knows that too many people have died? The answer, my friend, is blowing in the wind. The answer is blowing in the wind. This land is your land, that land is my land. From California to the New York Island, from the redwood forest to the Gulf Stream waters. This land was made for you and me. As I went walking that little highway, I saw above me that endless skyway. I saw below me that golden valley. This land was made for you and me. This land is your land. This land is my land. From California to the New York Island, from the redwood forest to the Gulf Stream waters. This land was made for you and me. This land is your land. This land is my land. From California to the New York Island, baby. From the redwood forest to the Gulf Stream waters. This land was made for you and me. Yeah. This land was made for you and me. This land was made for you and me. Рок архив. Тэгээд 67 онд Дэн Рид чинь Монголд ирсэн шүү дээ. Дөнгөж телевиз байгуулагдаад одоо энэ дэнчдэр Дэн Ридийн бие засах газар гэж хүртэл одоо тийм алдартай модон бие засаж орлон барьж исэн юм сонин төөх байдаг. Дөнгөж телевиз ашиглалтанд ороод одоо энэ UBS телевизийн байранд анх телекино энтер гэж байх. Тэрнээс ч өмнө одоо телевиз дөнгөж бий болж исэн. Тэгээ энэ Дэн Рид чинь бас сүүлд нь Германд одоо ардчилсан Германд амьдарч байгаа. Рената Блум гэдэг том жүжигчин гэдэрийн тэр үед нэг ардчилсан Германы жүжигчин бүсгүйтэй хэрэлсэн ийм сонин төөх байдаг. За тэгээд энэ Дэн Ридийг би яагаад яриад байна вэ гэхээр манай одоо миний тоглож байсан Инээмсгэл хамтлаг
тэр үед бас ингээд нэг өндөрлөгтний дэвшилт дуунуудыг яаж бас зүгээр байх вэ гэд дуулмаар санагдаад нэг хорхойтсон залуучууд бид нар чинь ямар сайндаа одоо үзэл сурталын тэр үеийн тодорхой хориг саадыг яаж давна гэхлээр Америкийн дэвшилт дуучин Дин Ридийн Урын сангаас гэж яагаад Боб Диланы дууг дуулцдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр үеийн дунд шатны төвшүүлэгч тэр болгон Боб Диланыг мэдэхгүй. Тэгээ бидний ясны молигдож одоо юугаар радиогийн эфирээр хүртэл дуулж чадчихсан юм сонин тийм инээдэмтэй юм шиг түүх байдаг. За энэ бол юу хэлээд байна гэхлээр энэ хөгжим бол Монголыг бас тойроогүй, Монголд нөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хөгжим Боб Дилан тодорхой тухайн үеийн нийгмийн байгууллал, нийгмийн одоо гажиг нэг тийм үзэгдлүүдтэй тэмцэж эхэлсэн ийм түүх байгаа. Тэгээд эсэргүүцлийн дуунууд буюу protest songs гэж бас бүхэл бүтэн тийм бие даасан урлагийн жанр, дууны урлагийн жанр бий болсон. Тэгээ энэ протест дуунууд одоо нэгэн тал протест эсэргүүцэл илэрхийлж болсон хүний анхаарлыг их татдаг. Тэгээд тийм дуулахад их тоглоход хялбар болсон нөгөө гитар тоглоод амуу хураа үлээгээд ингээд дуулдаг төрөн би дээр яасан энэ хэлбэрээр дуулдаг болсноор олон тийм мундаг дуучид гарч ирсэн. Жишээлбэл Pete Seeger гэд нэрлэж болно. Woody Guthrie, John Baez гэдэг юм уу те. Тэгэл би яг сандгийн намайг жоох хөөхтөд Pete, Mary, Paul гэл энэ гурав нэг юм дөрөвчийн Bob Dylan-ы гурван хоолоогоор харьцуулаад гитартай. Тэгээ эдгээр яг эд мандчихсэн үе нь байдаг. Хөгжим бол миний амьдрал. Сонсогч та бүхэн Рок архив хөгжмийн нэвтрүүлгээ сонслоо. Нэвтрүүлгийн редактор Ганццэг, найруулагч Бат сайхан, нэвтрүүлгийн маань зочин хөтлөгч, хөгжмийн зохиолч Урлагийн гавь зүтгэлтэн Балчин Жавын Долгион. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.